За хил дамсан төмөр замын байгууламж Эрдэнэс таван толгой төлнө. Газрын тосны үйлдвэр, энтхийн зээл, уран, Францын хөрөнгө оруулалт, Эрдэнэ бүрэн хятадын зээл. За тав дахь нь болохоор нөх хөхнүүрс буюу хагас коксын үйлдвэр. Энэ төслийн санхүүжилтийг хаанаас хэдэн төгрөг ямар нөхцөлтэйгээр авах гэж байгаа вэ? Нэгдүгээр асуулт. Хоёрдугаар асуулт нь одоо хэрэгжиж эхлээгүй байгаа бэлтгэлтэй байгаа төслүүд. За 4 жилийн хугацаанд 14 төслөө хэрэгжүүлж чинь 15 дахь нь тэр болох байхаа гэд 10 төсөл хэрэгжүүлэх нэ. 10 төсөл хэрэгжүүлэхэд цаг үеийн байдлаас болоод хамтарсан засаг байгуулагчснаас хойш нэлээд өөрчлөгчлөж дэлхийд даяар. Тэгээ мөнгө олдохгүй юм байна. Мөнгө олдохгүй болохоор бартерт чи биржийн хуулиар оруулж ирээгээд түрүүчийн 7 хоногт оруулж ирээд татаад авсан. Тэгэхээр бартерт чаар тэр олон их найт төгрөгийг бартерт нь гэдэг бол хөнгөлөлтөд ямдруулсан үнээр өгнө гэсэн үг. Аль хизээний ямдруулаад коксч нүүрс бараг үлдэхэргүй том гэрээнүүдтэй болцсон байгаа. Тэр нөгөө уурхаанууд нь дийлэх юм уу? Бартер гэдэг санаа ер нь хідэн төгрөгний ямар тооцоон дээр орж ирсэн. Хичнээн хэмжээний нүүрсийг хідэн төсөл хэрэгжүүлэх эсвэл зэшиг юм уу тэр бартер юм орж ирсэн. Энэ тал дээр эдийн засаг хөгжлийн яамн дээр тоо байгаа мó? Санаа зовж байгаа зүйл бол том төслүүд яаж бид нар эдийн засгийг төвчүүлэх нэ гэдгийг бол ойлгож байгаа зүв байгаа. 5 төсөл ямар ч 4 төсөл бол эхэлсэн. 5 дахь нь яригдчихэв. Үлдсэн төслүүд чинь буцаад төв эдийн унтсан дэлхийн ертөнд сонирн болцсон эрсдэлтэй үед хамаг юм хөнгөлөлтөө өнөр өгөөд өрийн авханд ороод эдийн засгаа чирж унгаах гай болох юм биш үсттэй. Тэр энэ үлдсэн төслүүд төр үр ашигын болоод хөрөнгө оруулалтын ямар хувилбарууд байгаа юм бэ? За ийм хоёр асуулт. За ер нь бол мэдээж том бүтээн байгуулалтуудаа бол төсөв буюу тэгээ хөнгөлөлтөө зээл гэсэн хэлбэрээр өнөөдөр хүртэл манай засгийн газар явуулж ирж байгаа тийм ээ Монголд сүүлийн одоо 20-30 жил бол. Энэний хажуугаар сүүлийн үед яригдж байгаа нэг зүйл бол хөрөнгө оруулагчийг хөрөнгө оруулагчийг орж ирж тодорхой төсөл хэрэгжүүлэх тэр эрх зүйн орчныг хэрхэн зөв болгож хөрөнгө оруулалт татах вэ гэдэг ийм л одоо бодлого хэрэгжүүлэхийг их удаан оролдож байгаа гэж би удаа харж байгаа. Тэгээд тийм учраас бид нар энэ төрийн хувийн хвшлийн түншлэл гэдэг дээр за тэр нэг хэсэг яваад эргэн төлөлтөд замын ачаал өндөр болсон учраас одоо шууд төлөөд бариад буцаагаад төлдөг гэдэг горимыг бол унтраасан. Одоо бол бариад ашиглаад буцааж төрд өгдөг гэдэг энэ горим руу шилжсэн. Энэ шилжилтэн дээр дахиад хэрвээ төсөвт ашигтай байна уугүй юу гэдэг ганцхан гаргалгаатаагаар энэ гэрээ яваад байгаа өнөөдөр хуулийн дээр бол. Тэгэхээр төсөвт болоод бусад хэлбэрээр тухайн төсөл ашиггүй байх юм бол цаашаага явуулж болохгүй гэсэн нэг ийм хандлага байгаад байгаа. Тэгэхээр бидний хувьд бол тэртээ тэрэнгүү тавьж байгаа замаа маш урт хугацаанд эдийн засгийг дэмжинэ гэж тавьдаг. Тийм ээ тодорхой нийгмийн дэд үтцийг урт удаан хугацаанд эдийн засгийг тэтгэнэ гэж хөрөнгө оруулдаг. Түүнээс биш одоо жишээлбэл Баян Хонгор руу зам тавиад шууд ашиг өгнө гэж тооцоолвол их төвхтэй байт юм л. Тийм учраас энэ хамтрах хэлбэр дээрээ хэдүүлээ нэлээд олон талаас нь юм харъя гэдэг байдлаар одоо судалгаанууд хийгдээд яамдуудаа санал аваад ингээд нэгтгэдэд ирж байгаа. За тэр солилцооны асуудал дээр бол зөвхөн 5 толгой нүүрсийн солилцоо гэж ерөөсөө ойлгохгүй байгаа. Бид нар 5 толгой нүүрсийг хямд үнээр өгөөд эдийн засаг тохиролтойгоор шийдсэн шийдэл бол байхгүй. Тогтвортойгоор нийлүүлэх гэрээний тухай ярианууд өнөөдөр хүртэл өрнөж байгаа. Түүнээс биш одоо тогтвортой нийлүүлэх үү эсвэл одоо богино хугацаанд худалдаа авалт хийх үү гэдэг ийм хоёр зүйл яригддаг. Үн өссөн үед бол богино хугацааны дийл нь Монгол талд ашигтай байдаг. Үн буурсан үед бол урт хугацааны гэрээгүйгээр бид өөрийнхөө орлогын бүрдүүлэлтийг тооцоолох боломжгүй болдог. Тийм учраас бол 5 толгой дээр тодорхой хэмжээний урт хугацааны гэрээнүүд өнөөдөр хүртэл хийгдэж ирсэн юм билээ. Одоо бидний ярьж байгаа зүйл бол яг төд гэж өнөөдөр бол би тоог хэлэхэд хол байна. Гэхдээ маш тодорхой л асуудал шийдэг гэж орон сууц. Тэрийг их хурл өөрөө хязгаарлаад өгчмөр юм байл. Бусан болоогүй зам тавих биш. За орон сууцны асуудлыг энийгээ шийдэж болно. Тодорхой жишээлбэл Ордос аймагт юу болдог вэ гэхлээр машины үйлдвэр байгуулсан компанид жишээлбэл лиценз өгдөг. 100 сая тонны
нүүрс олборлох эрхийн лиценз. Юу гэсэн үг вэ гэвэл хэн нэгэн зүгээр ирээд уул уурхай ашиглаа гараа явдаг биш. Тухайн аймагт, тухайн улсад ирээд хөрөнгө оруулалт хийгээд эдийн засагт нь ач холбогдолтой төсөл рискээ хүлээгээд хийсэн хүмүүст тодорхой тэр олборлох эрхийг нь өгдөг. Бусдад адилхан татвараа авдаг. Ийм зүйл байгаа. Жишээлбэл одоо баруун босоо дээр за рискээ хүлээгээд орё. Гэхдээ баруун босоог амьлуулахын тулд бол ямар нэгэн бүтээгдэхүүнийг хоошоо урагшаага энэ замаар зөөх шаардлагатай. Зүүн босоод дээр. Энэ бүтээгдэхүүн олборлох асуудал дээр бидэнд боломж бий юу гэдэг ийм асуудал тавьж байгаа. Хөрөнгө оруулагчид. Тэгэхээр тэр Сүхбаатар аймагт байна гэсэн үг шүү дээ. Доронт аймагт байна л гэсэн үг. Тэрийг цаашаага гараад Владивостокоор гаргаад тэр Солонгосын зах зээл, Японы зах зээл, Энтхэгийн зах зээл мөн урагшаага аваад шууд ятын одоо Тэнжиний арын бомбтууд руу гаргах гэдэг ийм төслийг жишээ. За Хаскоксын хөгнүүрсний төслийн хөрөнгө оруулалтыг яаж шийдэх нь тодорхой биш байгаа юм байна гэж ойлголоо. За бид дүүд минутанд авахтаа дээр нь бас нэг хоёр юм хэлчихье. Энэ сайн нуу агаарын бохирдлын сонсгол хийгээд тэгээ гишүүдийн байр суурь нүүрсэн төрш ямар нэгэн төршөнд татаас олгодог юмыг байхгүй болгоё. Иргэд өөрсдөө сонгодог болёо. Хатуу төршлөөс ерөн татгалзах бодлого бариад хувилбаруудын тавья гэдэг ийм зүйл маш дийлэнх нь яриад байгаа. Ажлын хэсэг дээр ядаж. Тэгэхээр энтэй яаж уйлдуулж байгаа юм бэ? Уйлдахгүй явах юм уу? Бартер том юм яриад за нүүрс зис одоо юу гэдэг бүх юмаа тавиад сүүлдээ нөгөөх чинь том төслийг хурдан хийн одоо хурдтай хөгжлийн төлөө зөрөгтэй бай гэд бөөн улгааны юм болоод сүүлдээ толгой нь олдохгүй юм холион бандан болох вэ? Макро мега биш микро төслүүдээ хиймээр байна. Хүмүүсийн аж ахуй уу тээвэр нийтийн. За өнөөдөр хөхнүүрсний үйлдвэрлэлийн төсөл бол одоогийн байдлаар урдчилсан үнэлгээгээр 100 сая Америк долларын хөрөнгө оруулалт хийнэ гэсэн ийм тооцоотой юм байна. Эрдэнэс одоо үйлдвэр технологийн парк дээр энэ төслийн ажил явагдаж байна. Тэгэхээр бид нар бол өнөөдөр хүртэл яасан бэ гэхээр яг ингэж мэрэгэн санаагаа уралдуулсаар байгаа л утаатай үлдсэн. Тийм учраас хэдүүлээ энэ удаа бол утааг хаяа. Дахиад тоглоомгүй 28 онд хэдүүлээ утаатай Улаанбаатарт очиод утааг чинь арилгая гэд яриад явж явах. Тийм одоо эрүүл саруул хүн эндээс баг төрөхгүй байх. Одоо бүгдээрээ ичиж эхэлж байгаа гэж би хувьдаа бодож байгаа. Шаардлагатай бүх арга хэмжээг л авъя гэж байгаа. Шаардлагатай бүх арга хэмжээг авъя. Энэ эдийн засгийг айхтар татаж унах юм байхгүй. Утаагүй болдог нь өөрөө 1-2 тэрбум долларын эдийн засгийн өгөөжийг авчрах юм байна. Өгөөж нь тэр. Тийм учраас утаагүй болох нь бол бид. За Гандамар сайд тодруулж хариулъя. Тийм байгаамаа. Тэгэхээр би бол яг өнөөдөр байнгын орооны дарга 14 мега төслийн үйл явц хаана юуны явж гин үү тэрийг сонсё гэж надад үүрэг өгсөн учраас би энэ хүрээндээ л өнөөдөр ярмаар байна. Түүнээс ч одоо ингээ Монголын асуудлыг хэдүүлээ тойрцоогоод бүгдийн дэлгээд ярих. Нэгдүгээр хугацаа алга ярих сэдвээ хэдүүлээ сонгоод цагт нь яриад явсан дээр баха гэж ингэж бодож байгаа гэж. 100 сая доллар надад өгж байгаа танилцуулга бол 25 онд 40 сая доллар Эрдэнэс Монгол 49% нь оруулна. Хөрөнгө оруулагч 51% оруулах юм байна гэсэн ийм зураг байна. 2026 онд 60 сая Америк доллар, Эрдэнэс Монгол 49%, хөрөнгө оруулагч 51% хөрөнгө оруулахаар. Гэхдээ энд бол магадгүй хөрөнгө оруулагч 70% ч юм уу ингэ явж магадгүй. Эсвэл Эрдэнэс Монгол 70% ч юм ингэ явж магадгүй. Би бол эцсийн шийдлийн бол